За ер нь бол төрөөс баримталж байгаа бодлого маань уул уурхаагаас бус салбарын орлогыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа, чиглэж байгаа. Үүнтэй холбоотойгоор олон бүсүүд маань ялангуяа хөдөө орон нутагт бол байгалийн зохицолборт одоо түүхийн олбор олон зүйлийг төсөөлөд аль жуулчлалыг бол төлөвлөгөө хөгжүүлэх бодлого явьж байгаа. Тэгэхээр энэ аль жуулчлалын яам маань бол одоо бүсүүдийн энэ зөвлөлтөд бол их хамтарч ажиллаж энийг тодорхойлох хэрэгтэй юм аа. За сая засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбоотой Монгол Улсын ерөнхий сайдаас 2 гол албан талбарыг гаргасан байсан. За үүний нэг нь бол одоо 14 мега төслийг хэрэгжүүлэх. За түүнтэй уялдуулан одоо бүс орон нутагт ямар ажлуудыг зохион байгуулах вэ гэдгийг бол салбарын сайдаар чиглэл болгож өгсөн. За аймгийн нийслэлийн засаг даргаадаас өөрөө өгсөн. За одоо тэгэхээр тэд маань бол одоо бүсүүд дээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг авч үзэх ёстой. Хоёрдугаар албан даалгавар нь бол 3 шилжилтийн асуудлыг хүндсэн байгаа. Нэгдүгээрт нь хэмэл аюун ухаан одоо инновацийн шинжилгээг хэрэгжүүлээ. Хоёрдугаарт нь ногоон шилжилтийг хэрэгжүүлээ. Гуравдугаарт нь хүний нөөцийн шилжилтийг хэрэгжүүлээ гэж байна. Тэгэхээр энэ 3 асуудал бол бүх бодлогод одоо ижил төвшөнд одоо ингэ суух ёстой. Аливаа бодлогыг хэрэгжүүлж л байгаа л түүний цаана технологийн шинжилгээ бид нар яаж хийх юм, хүний нөөцөө яаж авч үзэх юм, энэ маань өөрөө яаж ногоон байх юм бэ гэдэг бодлогыг л авч үзэх ёстой. Тэгэхээр энэ болгон дээр бол одоо стратеги бодлоготой тусгаад явах нь зүйтэй гэдэг ийм л гол онцлогуудыг авч үзэж байна.